Шүүхэд баярлалаа. Шүүх танхимд ямар нэгэн хэрэг хэлэлцэгдэж байх мөчид альж талд хамгийн их хүлээлт бий болсон байдаг. Үүний учир нь шүүгчийн алхны цохилдоор Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу гэм буруутай шүүхээр нотлогдох хүртэл хэнийгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож үл болно гэсэн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүгдэгч айдас, эмээлт, болгоомжлолоор тухайн цаг мөчийг сэтгэл түгшин хүлээдэг. Үнэхээр гэмт хэрэг үйлдэж амьдралын хувь зээний мөрөө харлуулсан бол эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээнэ. Харин гэм буруугүй шүүхээр нотлогдоогүй бол цагаатгах тогтоол гарч тухайн хүний амьдралын цагаан мөрийг баталгаажуулж өгдөг. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдол, түүнд хариуцагчаар татагдсан хэргийн оролцогчд адилхан шүүхийн шийдвэрээр маргаантай асуудал нь шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд шилждэг. Энэ бүх тэнцэллийг шүүх тогтоож өгдгөөрөө шүүхийн талаар эрэг сөрөг мэдээллийн ойлголт олон нийтийн дунд байдаг. Тухайлбал 2012 онд шүүх 8324 хүнд холбогдох 6161 эрүүгийн хэрэг, 27792 иргэний хэрэг, 1399 захиргааны хэрэг гээд шүүх нийтдээ 66000 гаруй хэрэг хянан шийдвэрлэжээ. Тухайлбал иргэний хэргийн оролцогч нар ялж ялагдаж, зарим тохиолдолд хоёулаач ялагддаг. Энэ бүхний цаана гомдол дагалдаж явдаг хэдий ч шүүх бие даасан хараа тус ажиллаж байгаа сэтгэлээ илэрхийлж баярлалаа гэдэг үгийг хэлэхэд тэд хизээд бэлэн байдаг ажээ. Энэ удаад баярлалаа гэдэг үгийг хэлэх боломжийг гаргаснаар шүүхэд шин сэтгэлээсээ баярлаж явдаг хүмүүс үгээ илэрхийллээ. Ялгааг нь гаргаж яг үнэн зөвөр бас шүүж өгсөнд бол маш их баярлж байгаа юм да. Энэ миний сайхан сэтгэлийн энэ хэргийг мань үн зөвөр шийдвэрлэж өгсөн шүүх гэдэг энэ байгууллага маань хэргийг үн зөвөр шийдвэрлэж өгдөг юм байна. Асуудал шийдэгдсэн тэр асуудлыг бол шийдвэрлэж өгсөн Сүхбаатар дүүргийн шүүгчтэй баярлж байна. Шүүх бол маш урд нь шийдвэрлэж өгдөг юм байна. Тэгээд энэ дашин хэлэхэд энд жавхлан гэдэг тэр шүүгчд маш их баярлаа. Шин сэтгэлээсээ баярлаа гэдэг хэлье. Шүүгч нар одоо шударга биш байна. Одоо хахуул авлаач гэдэг юм те. Тэгэхээр энэ яг нэг цагт энэ аргагүй ш нэг нь ялна нөгөөх нь ялагддаг учраас ийм яриа мэрсэр яриа байдсан байлээ. Шүүхийн шийдвэрт баярлалаа гэж хэлэх асуудал бол харьцангуй ойлголт юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр сэтгэл ханамжтай гарч байгаа улс бол өнөөдөр өөрийнхөө одоо шудраг үнэний төлөө өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө явж би бол одоо энэ хуулиар бол хамгаалалтлаа гэдгээ сэтгэл хангалуун хүлээн зөвшөөрдөг. Түүнийг илэрхийлэх арга хэлбэр нь бол төдийлөн одоо гарч ирдгүй ийм асуудал. Харин шүүхийн шийдвэрт сэтгэл ханамжгүй үлдэж байгаа түүнийг зөвшөөрч байгаа хүмүүс бол давзалт хуулын хяналтын шатны шүүхэд гомдол гаргах. Тэгээд дээр нь бол хэвлэл мэдээлэл олон нийтийн байгууллага руу хандах. Шүүхийн нэр хүндтэй холбоотой асуудлаар тухайн хэргийн гомдол маргааныг холбон үзэж тайлбарлах энэ төр гэсэн асуудлууд гарч ирдэг. Энэ бол яг хүмүүсийн үг хэлэх хэвлэл нийт эрх чөлөөг эдэлж байгаа нэг хэлбэр байгаа хэдий ч чухам тухайн шүүхийн одоо үйл ажиллагааны онцлог нь бол анхан шатны шүүхийн шийдсэн эргээд давзалдах шат мөн хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж шүүх өөрийнхөө хууль хэрэглээ болгон шүүхийн шийдвэрлэж байгаа хэргийн талаар эцсийн шийдвэрийг гаргадаг шүүх эрх мэдлийн өөрийн онцлог байдаг. 2012 онд шүүх 57739 хэрэг маргаан, захиргааны зөрчил, хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллах, сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдаа орох хэсэг асуудлыг шийдвэрлэжээ. Нэг ийм үг байдаг. Шүүх танхимаас гомдож гардаг нэгэн байхад түүнтэй адил баярлаад гардаг хүнч байдгаа гэж. Нэг ёсондоо бүх зүйл хоёр талтай байдагтай ижил юм. Хүний амьдрал баялаг, дэмдэж элдэг үйл явдал ар араасаа дагаад хөвөрч байдаг. Та бидний сайн мэдих нийтийн орон сууцыг тухайн оршин сууж амьдарч байсан иргэдэд нь үнгүй хөвчилж өгснөөс хойш үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага шинээр байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажиллагаа улс орон даяар явагдаж, иргэд өөр өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулж авснаар түүнийг бусдад худалдах, өв залгамжлуулан өмчлүүлэх эрхээ шилжүүлэн өгөх, бэлэглэх, зээлийн гэрээний барьцаа болгох зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад хамаарагдах олон харилцаанд иргэд оролцож байна. Үүнийг даган хүмүүсийн дунд гарах маргааны төрөлж олон янзын хэлбэрээр гарах болжээ. Үүний учир зангилааг олж шийдвэрлсэн шүүгчид баярлалаа гэж хэлэх хүн олон байх нь мэдээж юм. Би бол 2008 онд Шүндэ хувьцаат компанид байр захиалж авсан. Байр захиалж авахдаа миний ижил 34 иргэн одоо байр захиалсан. Бид нар бол
одоо байр худалдаж аваагүй, бэлэн болчихсон байрыг худалдаж аваагүй. Зүгээр адилхан бас бид нар хөрөнгө оруулсан гэж боддог. Яагаад хөрөнгө оруулсан бэ гэхээр бид нар байр захиалж бариулсан. Энэ байр дээвэр нь хувцалт хийгээгүй. Ерөөсөө л нэг дотор одоо хаалганууд байхгүй, гадна талын хантай, жорлонтой баантай тийм л одоо байрыг авч бид нар өөрснийхөө хөрөнгөөр засвар хийж, өөрснөө бас энэ одоо компанид хөрөнгө оруулж ингэж одоо гүйцэтгүүлсэн юм. 9 онд энэ компани хөрөнгө оруулагчдын хооронд нь маргаан гарсны үүднээс бидний байр одоо 2012 оныг хүртэл шийдэгдэхгүй өмчлөгчөөр тогтоолгоогүй ч одоо ч хүмүүс байна. Ихэнх нь тогтоолгоогүй 2 жил гарan бараг 3 жил явсны эцэст нэг 13 айлын одоо үл хөдлөх хөрөнгөхийн бүртгэлийн гэрчлэгийг авсан. Энэ дашрамд би Наранцэг шүүгчтэй, Кулдаана шүүгчтэй, Алтан дээрээ шүүгчтэй баярлалаа гэж оршин суугчдынхаа өмнөөс хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл энэ хүмүүсийн одоо мэдрэмжтэй ухаалаг шийдвэр гаргасны үндсэн дээр бидний 10 одоо 4 айл одоо шинэ жилийг 13 оноо сайхан угтлаа. Шүүх асуудлыг тунгааж хуулийн хүрээнд шийдэж зөв бурууг ялгаад ирэхээр талархсан сэтгэл аяндаа төрдөг. Магадгүй энэ удаад ч илэрхийлэгдэж байж болох юм. Өөрийн өмчилж авсан газраа бусдад алдаж, түүнийгээ төрийн захиргааны байгууллагад баталгаажуулан гэрчлэгээ авч өөртөлчихсөн атлаа эрхээ эдэлж чадахгүй байгаа бол хаана хандах нь ойлгомжтой. Мэдээж тэр эрх нь хууль ёсны дагуу хамгаалагдаж чадах эсхийг шүүгэл эцэслэн шийдвэрлэдэг. Иргэн Батсайхан нийслэлийн газрын алба, дүүргийн засаг даргын тавгын газар гээд яваагүй газар гэж үгүй. Сүүлдээ нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Шүүх хурал болж хэргийг хянаад эрх бүхий албан тушаалтнууд Иргэн Батсайханд олгосон газар эзэмших гэрчлэгийг хууль бусаар хүчингүй болгосныг шүүх сэргээн нэхэмжлэлийг хянаж шийдвэрлэжээ. 16 дугаар хороод байрладаг. Цайз Петровскологыг урталтай 630 квадрат. Хамгийн гол нь манайх 4 сарын 14-нд захируулж гарсан байгаад хажуу талын айлах болохоор юу байсан байгаа. 9 сарын 15-нд гарсан байгаа. Тэнгүүд манай захируулж хүчингүй болгосон. Ерөөсөө хууль бус юм болсон. Тэгээд бас дээрээс нь нийслэлийн захируулж нөгөө талд гардаг. Бид нарт болохоор гардаггүй. Дандаа хууль бус юм байдаг. Нийслэлийн юунд засаг даргад хандсан. Тэгээд баян зүрхийн засаг даргад бас хандаад тэгээд ерөөсөө асуудал шийдэгдэхгүй байхаар нийслэлийн юу байсан захиргааны шүүхэд Батцөрөг нийслэлийн газрын албыг одоо юугаар хариуцлаа татаж юу байсан ба. Ингээд захиргааны шүүхэд 3 шатны шатанд бол миний талд гарч шийдвэрийг гаргаж өгсөн. Энд нь бол зөв юу гаргаж өгсөнд нь бол баярлж байна. Захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэдэг дагнсан шүүх 2012 оны байдлаар 1740 нэхэмжлэл гомдол хүлээн авч 438 нэхэмжлэлийг хуульд заасан үндслээр харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх нэхэмжлэгчд нь буцаан олгожээ. Харин 961 хэргийг хянан шийдвэрлсэн нь өмнөх он болох 2011 оноос 70 хэрэгээр буюу 7.9% өссөн үзүүлэлтийг харуулж байна. 2012 онд шийдвэрлсэн захиргааны хэргийг маргааны төрлөөр авч үзвэл нэг л өдөр бүх зүйл нь орвонгоор эргэж яахаа мэдхэ байсан хүнд үед шүүх танхимаас үннээ дэнслүүлээд гарч ирэхэд орчлон өнгөтэй харагддаг гэж хэлэх хүн таарч байлаа. Шүүх байгууллага үүссэн цагаасаа л аливаа хэрэг маргааныг дэнслэн шийдвэрлэж ирсэн. Гэхдээ дан ганц хүнийг ялалдаг, буруутгадаг гэдэг байдлаас хандвал өрөөсгөл болох нь дээрх баримтаас үзэж болно. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл заасан залилангийн хэрэгтэй холбогдсон иргэн бэ хүнээс хүүтэй зээл авч сар бүр хүүгээ төлөх үүрэг хүлээсэн байна. Харин иргэн бэ зээлийн төлбөр болон хүүг хугацаанд нь төлж чадаагүйгээс зээлдүүлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэдэн шалгагдсны эцэст прокурорын байгууллагаар хянагдан бусдын итгэлийг авч мөнгө залилан авсан гэх асуудлаар яллах дүгнэлт үлдэгдэж хэрэг нь Баянгол дүүргийн шүүхэд шилжиж ирсэн байна. Гэмт бүрийн асуудал дээр хамгийн гол бидний баримтлах зүйл бол гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уугүй юу гэдэг асуудал. Нэг энэ дөрвөн тавигддаг. Ингээ үүсгэхэд бол өмгөөлөгчийн цус энэ гэмт хэрэг муу юм уу гэдэг барь суурин дээр бол би анх орж ирсэн.
За энэ байдлаач шүүхтэр шүүх хуралдаан дээр түүний гэм бурууг шийдвэрлэх явцад шүүхэн хэлцүүлэг дээрч нотлох баримт шинжилэн судлахад ч мөн түгээд шүүхс эцсийн шийдвэр гаргад. Энэ бүх байр суурин дээр би бол зогсож байсан. За Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Цэвэн Чимэг шүүгчдэр энэ хэрэг шийдвэрлэгдсэн. За 2012 оны 3 сарын 27-ны өдөр 136 дугаартай цагаатах тогтоол гарсан. Үйлчлүүлэгчийн маань хувьд бол шүүхээс цагаатах тогтоол гарснаар бол маш их баярлсан. Гэтэл энэ бол чатчтанда өшөө мөн дав зардах улсын дэд шүүхт хяналтанд энэ асуудал шийдэгдээд анган шатны шүүхийн цагаатах тогтоолыг хэврүүлсэн. За ийм учраас миний үйлчлүүлэгч би бол энэ асуудалд маш их сэтгэл ханамжтай. Болтгсон бол ороод би энэ шүүгчигээ нэг тэрврээд баярлснаа илэрхийлээд ингэж юмсан гэж хүртэл надад хэлжсэн байна. Гэтэл яг өнөөдөр бас их боломж бол байхгүй шүү дээ. Магадгүй энэний цаана тийм ээ ямар нэг үйл буруу ойлголт төрхийг үгүйсэхгүй. 2012 онд 10,672 хүнд холбогдох 7,065 эрүүгийн хэргийг хүлээн авснаас 8,324 хүнд холбогдох 6,161 хэргийг таслан шийдвэрлсэн байна. Иймд шүүх 8,000 гаруй шүүгдэгчийн гин буруутай эсхийг шийдвэрлсэн гэсэн үг. Үүнээс шүүхийн цагаатах тогтоолоор 219 хүнийг гин буруугүй тооцож цагаатах тогтоол гаргасан байна. Мөн хуульд заасан бусад үндслэлээр 522 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Төмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх гэж насаараа зүтгэсэн нэгэн багш өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл нийт улсад ажилласан хугацаанаас нь 5 жил хасагдах дээрээ тулж бичиг баримтын эрэлт гарсан байна. Түүний ажиллаж байсан сургууль нь цагийн эрхэнд хаагдаж ажиллаж байсныг тодорхойлоод өгөх тушаалт шийдвэр албан тушаалтан ч олдсонгүй. Хөдөлмөрийн дэвтрэж өргөдүүлсэн. Тэтгэвэр тогтоолгох насандаа албан байгууллагын үүдийг сахиж бичиг цаас хөөцөлдөж явсан ч үр дүнд хүрсэнгүй. Тэгээд энэхүү зөрчигдсөн эрхээс сэргийлэх хэсгийг шийдвэрлэх газар нь шүүх гэдгийг мэдэж хүсэлтээ гаргажээ. Ус олон жил ажилласан үнэн. Тэгээд энэ багшийн сургууль төгсөөд 79 онд 1984 онд 64 дэх багсарууд ажиллаж байсан үнэн болно. Энэ хүнд ингээд ажиллаж тэтгэврээ насан туршид тэтгэврээ авахд амар цаадгүй 5 жил нь бол өнөхөр ажилласан тооцол гаргалаа гэд шүүхэн шийдвэр гэж гарсан байсан. Ингээд энэс өмнө маш олон албан газраар явж ирсэн боловч энэ шүүхтэр очиод ерөөсөө удахгүй л шийдвэр гаргаад өгсөн. Тийм учраас энэ шүүхүүл ингээд энэ одоо наттай адилхан гэж байгууллагуудаар ажиллаж байгаад нөгөө ажилласан газар дампуурсан ч юм уу бичиг баримт нь ингээд олдохоо байсан бас ингээд одоо жишээлбэл миний сургуулиудад татан буугдсан мөртлөө бүх бичиг баримтнаас олдохгүй байгаа байхгүй юу? Хаашаа орсон мэддэхгүй. Тэгэл тэнд очинд очгол очсон байгууллага болгон шүүгээ гаргахгүй. Надтай адилхан юм хүмүүсээ шүүхөө маш хурдан шийдвэрлж өгдөг юм биш үү? Тэтгэврийн насны хүмүүс бичиг баримтаа гээсэн энэ хүмүүст одоо дахин хэлэхэд юм байна. Ганц багш хүндэж биш, өндөр насны тэтгэврээ тогтоолох гэж яваа олон хүмүүст энэ мэт бэрхшээл тохиолддог байна. Мөн хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг иргэн хүнд байж болох бичиг баримтын зөрчлөөс үүдэн хизээ нэгэн цагт зайлшгүй залруулагдан иргэний мэдээлэл үнэн зөв байх шаардлагаас урган нас тогтоох, үйл баримтыг тогтоох зэрэг олон асуудлыг шүүх шийдвэрлэж байна. Тухайлбал иргэний хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар үйл баримтыг тогтоох ажиллагаагаар 2012 онд 9262 хүний зөрчигдсөн эрхийг сэргээх хэсэг асуудлыг шийдвэрлсэн байна. За би одоо хөдөлмөрийн дэвтэрний овог зөрсөн. Тэрнээс болж би одоо Сүхбаатар дүүргийн шүүхээр тэр асуудлаа шийдвэрлүүлэхээр очсон. Тэгээд тэр шүүгч маань шийдвэрлэж өгсөн. Хэрвээ тэрийг шийдвэрлэж өгөөгүй бол би одоо 20 жил миний ажилласан жил одоо байхгүй байх байсан. Тэгээ одоо үнэндээ би чинь 10 хэдэн жилээр тэтгэврт гаргах тийм болсон байсан. Тэгээ тэрийг шийдвэрлэж өгөх юм зам шугам байд юм байна. Тэргээр ингээд шуурхай шийдвэрлэж өгсөн. Би шүүгчтэй баярлж байна. 74-өөс 94 он хүртэлх одоо бүлбүтэн 20 жилийн юу ингээд тэгэл тасрах гэсэн байхгүй. Тэгэл шүүгтэр очиод юмнуудаа бүрдүүлж өгөөл тэгээд материалуудаа бүрдүүлж өгөөл. Нэг ажилласан жилийг тогтоолоход одоо ингээд хурдан шуурхай үйлчилж өгсөн хан дүүргийнхаа одоо
хамт олон шүүгч холондоо баярлалаа гэдгийг илэрхийлье. Шүүхээр 2012 онд нийт шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 2.7% нь буюу 742 хэрэг хөдөлмөрийн харилцааны маргаанаас үүсжээ. Ажил албандаа хэтэрхий хайн хандаж арх уух, ааш аягийн хувьд олонтой нийцэхгүй байх зэрэг асуудал хэн нэгнээс гарч хамт олон дундаа таагүй байдал үүсгдэг. Яг нь ойр дотны хүмүүс нь чадах чинээгээрээ зан суртахууны хувьд засаж сайжруулахыг хичээдэгч өөрийнхөө байгууллагын дотоод журам хөдөлмөрийн хуульд захирагдахгүй хүмүүс олон байдаг. Сургууль соёлын газар ажилдаг багш хүнхэрнээ байнга шахам арх ууж ирдэг. Удирдлагын үгэнд орхоо байсан нь тухайн сургуулийн захиралд эцсийн арга хэмжээ болох хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өөр арга байсангүй. Ингэсний сүүлд сургуулийн захирал шүүхэд дуудагдаж зөв буруугаа шүүлгэжээ. Багш нар 900 зөрчил гаргаад өөрөө л архи уугаад ажилласаа халагдсан хүүхэдтэй зүү бусаар харьцсан ч юм уу ийм тохиолдлууд бол гарч ирсэн. За хэдийгээр нөгөө багш маань буруутай ч гэсэн тэгэл шүүхэд гомдлоо гаргаад үзээд алдъя гэдэг болцсон байна шүү. Тэгэхээр энэ утгаараа шүүхэд дуудагдаа бид нар орж ирсэн. Тэгээ яг ёс зүйн тал дээр бол би хөдөлмөрийн гэрээгээ ч юм уу те энийг дүрм журмаа номын дагуу гаргацсан байвал ямар ч байсан байгууллагын тулд бол зөв гэж гардаг. Миний хэд хэдэн тохиолдол бол ингэж гарч ирсэн. Би зүгээр ингээд энэ байдлуудаас ажиглаад үзэхээр ер нь бол шүүгчийн ажил бол их хүнд ажил юм байна гэж би ойлгосон, бодсон. Яагаад тэгэхээр маргаж байгаа хоёр тал хоёулаа баярлах, хоёулаа одоо зөв болох ямар ч боломж байхгүй шүү дээ. Нэг тал нь зөв, нөгөөх нь буруу гэдэг ийм үндэслэл гардаг учраас шүүгч нарын ажил бол үнэхээр бас хүнд ажил юм байна. Маш их хариуцлагатай ажил юм байна. Шүүхэд баярлаж талархснаа илэрхийлэх хүнийг хаанаас л хаанаас олж мэдэж болно. Уулзаад ярихад болсон явдал ямар шүүхийн хэн гэдэг шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлэснийг яриулж болно. Ер нь шүүхийг манай танай тал гэж талцлын талбар болгох шаардлага үндсэндээ байхгүй. Хуульд юу гэж заасан байна түүнийг шүүгч тайлбарлан хэрэглэх бүрэн эрхийн хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэж байна. Энэ бол шүүгчийн бие даасан хараа тус байдлын хамгаалалт гэж хэлж болно. Шүүхэд хандсан иргэдийн сэтгэлийг харж хайрцаж ярихад шүүхэд талархдаг эгээлэг сэтгэлээр шүүхийн үйл ажиллагааг үнэлж дүгндэг, баярлаж явдаг хүмүүсийн төлөөллөөс баярлалаа гэх үгийг үзэгч та бүхэнд хүрэхэд ийм байна.